За бид сүүлийн 2 жил бол маш сайн өсөлттэй ажиллаж чадлаа. Энэ бол хятад улс руу бидний гаргаж байгаа экспортлж байгаа нүүрсний хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч ажилласантай холбоотой. Энэ жилийн хувьд бол харьцангуй муу гэхүүдээ тийм таатай биш жил байна. Нэгдүгээр улиралд бол өмнөх жилтэй харьцуулахад бол бараг 60% бууралттай байна гэж мэдээлэлтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд бид зөвхөн энэ хятад руу гарч байгаа чулуун нүүрсэн, кокс нүүрс, эрчим хүчний нүүрсээ харахгүйгээр бусад уул уурхай бүтээгдэхүүн энэ салбар руугаа бас их фокуслж өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх алтны ханш түүхэн дээд ханшинд хүрчлээ. За энэ утгаараа бид бол засгийн газрын төвшөнд ч тэр уул уурхай яам засгийн газрын төвшөнд энэ алтны салбарыг бас дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр энэ утгаараа бид бас энэ алтны салбарт бол өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь бол 24 онд бол өмнөх онтой харьцуулахад уул уурхайн тоног төхөөрөмжийн импортын зах зээл 180%-аар өссөн тийм үзүүлэлттэй байсан. Харин энэ жил бол эсрэгээрээ бууралттай байх болов гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр бас яг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд санхүүжилт болоод татнан авалтын чиглэл рүүгээ бас асуудлууд хамгийн чухал бичигддэг шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр бас яг одоогийн байдлаар тулгарч байгаа сорилтууд байна. За ер нь бол бид 19 оны сүүл 20 он 21 онд бол энэ цар тахлын айхтар тийм сорилттой жилүүдтэй тулж ажилласан. За цар тахлаас хамаарат энэ уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэх хугацаа, бэлтгэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлууд бол бидэнд маш хүнд сорилт байсан тийм ээ. Дээрээс нь хятадын нөгөө zero covid бодлогын хүрээнд хил гайлаа хаах, тээврийн дээр доголдох. Одоо мөн энэ юунаас гарч чадаагүй л байна гэсэн үг. Зарим бэлтгэн нийлүүлэгч нар дампуурсан байна. Тэдгээрийг орлох үйлдвэрлэгчийг олоод тэрийг жигдүүлэх сорилттой хүртэл одоо хүртэл тулгарсан байгаа. Тэгэхээр бид бол яах ёстой вэ гэхээр урьдчилж хараад харьцангуй бас жижиг зах зээл шүү дээ Монголын зах зээл. Тэгэхээр бид бол үйлдвэрлэгч нартайгаа болон уул уурхай компани төсөл хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай ажилласны хүрээнд уялдаж ажилласнаар зөв төлөвлөлтөө хийж техникийн бэлэн байдал, захиалгын оновчтой байдал дээр бол өндөр анхаарал тавьж ажиллах ёстой. За энэ дээр бол яахарахгүй манай арилжааны банкуд, лизингийн компаниуд өндөр үүрэг ролтой. Төслүүдийн санхүүжилтийг бол таслахгүй сайн нөхцлөөр, таатай нөхцлөөр явахад бол ажил бүгдэлтэй байдаг. Бид энэ арга хэмжээнд хас лизинг, голомт лизинг, TDB лизинг гэдэг лизингийнхээ 3 голлох байгууллагатай хамтарч онцгойлсон нөхцөл санхүүжилтийн таатай нөхцлүүдийг танилцуулж оролцож байгаа. Тэгэхээр бас уул уурхай салбараас манай эдийн засгийн гол тулгуур эдийн засгийн салбар байсан бол хിവэр байна. Тэгэхээр ер нь Азийн хөгжлийн банкнаас гаргасан энэ судалгаанаас харах юм бол эдийн засгийн өсөлтөд уул уурхай салбарын нөлөө өндөр байх ч гэсэн олон улсад гол түүх эдүүдийн үн буурах эрсдэл байна гэдэг бас тодтогчсэн л да. Тэгэхээр таны сая дурсан алтын үн шинэ дэзэгтэй хүрсэн. За нүүрс ч гэснээр цаашдаа өсөлттэй байх юм хിവэр хадгалагдж байгаа энэ үед голлох түүх эдүүдийн бас эрэлтийг бас ямар байдлаар харж байгаа вэ? Яг нь бид бол зис гэдэг бүтээгдэхүүн дээр бид нэлээд эргээр харчихсан байсан. Тэгтэл бол яг өнөөгийн нөхцөл байдал бол бас тийм таатай бас биш байхаараар харагдаад байна. Тэгээ ер нь бол бид яг харахгүй уул уурхай экспорт маань 80% энэ салбараас хамаарсан. Тэгээд 90% нь энэ хятад улс руу гарч байгаа тэгээд хятад улс маань өөрөө маш өндөр сорилттой байна шүү дээ дэлхийн худалдааны дан энэ сорилттой байгаа учраас ерөнхийдөө энэ түүхэн эдийн үнийн тогтвортой байдал, өсөлттэй байдал бол үнэхээр таашгүй хэцүү байна л да. Тэгэхээр яг хятадынхаа дотоод эрэлт бол кокс нүүрсний хувьд бол бууралттай байна. 10% бууралттай. Харин эрчим хүчний нүүрс бол бараг хэвийн хэмжээндээ байгаа. Тэгэхээр бол дунд хугацаанд буюу намраас 8 сараас нөхцөл байдал арай дээр сайжирна гэсэн хүлээлттэй байна да.
Тэгэхээр 2025 оны төсөвт мэдээж хэрэг нүүрсний үнийг 100 гаруй доллараар тооцоод ингээд баталчихсан ба яг өндөө бол яг тоон тутам нь бол $80 орчим буюу тооцоолсноос бол 20 гаруй хувиар буурсан юм үзэл даа шүү дээ. Тэр ер нь нүүрсний үнийн төлөв бас та ямар байдлаар харж байна? Яг энэ оны хятад руу гарах экспортын хэмжээгээр бас энэ зорилттой хүрэх боломж байгаа гэж харж байна таны хувьд. Яг хэмжээний хувьд бид бол яг төлөвлөсөн хэмжээндээ бол хүрч ажиллаж чадахгүй хаа гэсэн би бас нэг жоохон тийм таатай бус юутай байна. Үнийн хувьд ч гэсэн нэг их өндөр бас эргэж сэргийлт өсөлт бол гарахгүй байх магадaltaй. Энэ маань өөрөө бидэнд уул уурхайн олборлогч, уурхай эзэмшигч тийм ээ. Тэгээд уул уурхайн салбарын ханган нийлүүлэгч бидний хувьд маш том сорилт. Гэхдээ маш их сонирхолтой сорилт. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр угаасаа л энэ уул уурхайн бүтээгдэхүүний үн савлж идэг. Тийм ээ циклээрээ тий 5-6 жил өсөлттэй байгаа л 3-4 жил уналттай байгаа л энэ бол байдгал зүйл. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр өнөөдрийн энэ тогтворгүй энэ уналттай гэхүү энэ таатай бус нөхцөл өөрсдийнхөө одоо үйл ажиллагаан дээрх оптимизацтай жигдрүүл одоо тохируулгыг сайн хийж олборлолтын зардлаа бууруулах тал дээр илүү ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид бол яг энэ утгаараа манай одоо танилцуулж байгаа бас нэг брендийн Тонли гэдэг брендийн бүтээгдэхүүн бол ногоон буюу хослсон хөдөлгөөртэй одоо бидний ярьдгаар хайбрид гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм хайбрид технологийн тийм уул уурхайн өөрөө буулгагч дампыг бас танилцуулж байгаа. Тэгэхээр бусад ханган нийлүүлэгчд маань ч гэсэн энэ өртөг зардлыг бууруулах чиглэл бол ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр энэ бол бас тийм бидний хийх ёстой угаасаа гэрийн даалгавар сорилт байна.